За сайн байцгаана уу? Зуны амралт зугаалга дууссантай холбогдуулаад манай завгүй боргол маань ч гэсэн одоо ажилдаа орлоо. Тэгээд манай завгүй борголын энэ удаад анхны эмэгтэй оролцогч, жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэй байгаа. Тэгээд үйл ажиллагааны чиглэл нь юу вэ гэвэл Монголд бас ховорхон байдаг уран сайхны гимнастикийн сургалтын төв байгаа. Ингээд бүгдээр орж үзцгээе. За ингээд энэ удаагийн дугаарт маань Starlit уран сайхны гимнастикийн төвийн багш, олон улсын хэмжээний мастер, бас олон улсын шүүгч Эрдэнэ Заяа оролцож байна. Сайн байна уу? Өнөөдөр ингээд бидний урилгыг хүлээж аваад манай завгүй боролд оролцож байгаад баярлалаа. Ингээд өөрийгөө бас миний хэлээгүй үлдээсэн юм байл давч танилцуулаад өгөөч. За миний хувьд хэм бол Starlit клубын үүсгэн байгуулагч, ерөнхийд салжуулагч гэдэг Азийн гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн техникийн орны гишүүнээр сонгуульд ажилдаа одоо 2 дахь жилдээ сонгогдоод ажиллаж байгаа. Олон улсын хэмжээний мастерлэр чи өөрөө бас өмнө нь тамирчин байсан. Тийм. Танах клуб ч бас олон улсын тэмцээн зохион байгуулдаг тий. Сүүлд жишээлбэл ямар тэмцээн зохион байгуулсан? За манай клубын хувьд хэм бол өмнө дандаа зөвхөн дотоодын тэмцээн, клубийнхаа нэрмж тэмцээнийг зохиолж исэн бол 23 оны 10 сард Азийн цомгод олон улсын тэмцээнийг Монгол 2 дахь удаага манай клуб анхудаа гэж гимнастик албатай хамтар зохион байгуулсан. Эрхчил дахиад зохион байгуулахыг төлөвлөд ажиллаж байгаа. Тэгээ уран сайхны гимнастик маань одоо бусад спортоос юугаар ялгаатай? Хэдээс хэдэн насныхан танаад жишээлбэл хичээлдэг хэдэн сурагчтай? За уран сайхны гимнастикийн хувьд хэм бол онцлог хэм бол олимпийн наадмын төрөлд зөвхөн эмэгтэйчүүд оролцдог онцлогтой. За тэгээ спортын хүмүүс нөө туудастай төрлөөр нь илүү сайн мэддэг. Тамирчид маань одоо уран нугаач уян байх хэвээр. За тэгээ нөө бүжиг жижиг төрөл бүрийн хөдөлгөөнийг хийж чаддаг хэвээр гэдэг нэг хүнээс маш олон төрлийн ур чадварыг шаарддаг онцлогтой. Тэгээд илүү нөгөө урлаг тал руугаа ойрхон спорт гэж нэрлэгддэг. Манай клубт бол 4 наснаас эхэлж авдаг. 4-өөс 18 насны нийт 100 гаруй тамирчтай. 100 тамирчтай. Өө за. Тэмцээнд бол тогтмол орсон нэг 50-60 тамирчин. За тэгээ анхан шатны тамирчид нь солигдоод таксинч руугаа ороод ингээд явдаг гэсэн. Хүүхдүүд байдаг гэсэн үг болж таарч шүү дээ. Тийм, хөвчлэн хүүхдүүд байдаг. Хүүхдүүд манай хөгжилд одоо биеийн хөгжил одоо юу гэдгийг те одоо бас спортер хичээлснээр бас одоо зөв шудраг төлөвшөх гэл зөндөө юм байдаг. Тэгэхээр жишээлбэл танаа спортын хувьд хүүхдүүд маань хичээлснээр ямар давуу талтай байх вэ? За манай спортын онцлог хэм бол уян хатан байдал нь илүү байх хэвээр. Дээрээс нь хөдөлгөөний эсэл хоёр илүү шаарддаг. Бус спортоос ялгаатай. Тэгэхээр бага наснаас заавал хичээлж уян хатан хөдөлгөөний эсэл нь хөгждөг байхгүй. Тэгэхээр илүү олон жилийг зулж иж мэргэжлийн тамирчин болдгоор юм онцлогтой спорт. За тэрийгээ дагаад охтууд илүү уян хатан тэгээд хөгжмийн ангир хийж гүйцэтгэж болохоор гоо зүй мэдрэмжтэй. За тэгээд илүү урт нарийнхан болж хөгжүүлдэг юм онцлогтой. Таны ярианаас би бол ойлгож байгаа нь мэдээж уян налархаа. Гэтэ олон жил хичээлж үр дүнд хүрдэг гэхлээр бас төвчээр спорт болж таарч тий. Ер нь яг нөгөө гимнастикийн төрлийг хүмүүс илүү их төвчээр шаардлагатай, дээрээс нь санхүүгийн хувьд илүү их одоо зардал гардаг гэж байна. Тэр нь яагаад тэгэхээр одоо жишээ нь бусад спорт бол 10-11 наснаас хичээж болдог шүү дээ. Саяхан манай нөө анхны эмэгтэй олимпийн орон маань 11 наснаас эхэлж хичээл 11 дугаар ангиас хичээлж эхэлсэн гэсэн. Тэгэхээр манай хувьд бол тех боломжгүй заавал бага наснаас эхэлж хичээлдэг учраас олон жилийн турш ээж аав тууштай өгтөө зөөж төлбөр мөнгө бүх зардал нь хариуцж иж яадаг учраас хүүхдээсээ гадна эцэг их нь бас төвчээртэй тууштай байх хэрэгтэй. Тийм учраас илүү одоо нөө санхүүгийн хувьд зардал өндөр гардаг гэдэг талаараа онцлогтой байдаг. Гэхдээ нөгөө талдаа мэдээж хүүхдийн хөгжилд маш их давуу тал. Багаас нь нөгөө тавьж байгаа суур, техник, булчингууд нь багаас нь хөгжүүлж байгаа болохоор илүү бас чанартай булчинтай юм гэсэн үг л дээ. Сүүлийн үед бас нөгөө нэг хүүхдийг чинь зөвхөн онц сурах биш бас одоо нийгмийн идэвхтэй байх, одоо спортод бас оролцоотой байх гэдэг талаас нь явдаг. Одоо жишээл Монголд танаа клуб жишээлбэл сурдаг уран сайхны гимнастикаар суралцдаг охтууд юм тий. Тэмцээн уралдаанд ороод энийгээ дагаад бас сургуулаас урилга тэтгэлэг авах ч байдаг. Тийм боломжууд бас байдаг уу? Байдгүй яхав. За тэгээд мэдээж нөө дотоодын тэмцээнд оролцсон жил болгон олон улсын тэмцээнд оролцсон. Тэрэнд оролцсон ер нь оролцогчийн сертификат аавна. За тэгээд дээрээс нь шалгараад шигшаахта шалгарах юм бол Азийн аварга, Дэлхийн аварга гэдэг Азийн наадам зэрэг тэмцээнүүдэд оролцдог. За тэгэхээр тэр болгоныг бол одоо нөө тэтгэлэг
олгож байгаа сургуулийн зүгээр шаардлага болгож тавьдаг учраас тэр материалаа хамт хавсаргаад явчих гэсэн. Тэрнээс гадна дотоодын нөө хувийн сургуульд сурдаг 10 жилийн хүүхдүүдээс сургуулиасаа дээдл нь одоо 50-70% хөнгөлөлт авсан юм бол зөндөө байгаа. Гадаадд жишээлбэл их сургуульд ч гэсэн цаашдаа сураад явхад миний мэдээ одоо гимнастик ингээд хэдийгээр мэрэгжлийн лиг байхгүй ч гэсэн ингээд Америкт бол ингээд хоорондоо өрсөлдөөн их байдаг болохоор тий бас хүүхдүүдийн сургуулиуд нь өөрснөөс нөө багтаа байдаг шүү дээ. Тэр багууд нь хоорондоо өрсөлдөг. Нөө сурахын хажуугаар давхар тамирчин болоод явах боломжтой байдаг. Тийм ээ. Тэгээ зөвхөн одоо хичээл сурлагаас гадна бас өөрийнхөө спортын чадвараар бас цаашаа их сургуульд орох боломжууд ч гэсэн үүсдэг спорт гэсэн үг болж шүү дээ. Тий. Тамирчны тэтгэлэг авна гэсэн үг. Олимпийн төрлийн спорт гэдэг чинь өөрөө бас нэг улсаас дэмжих юм бас одоо боломж үүсдэг тий. Тэгэхээр танаа спортод жишээлбэл улсаас ямар нэгэн байдлаар одоо зөвхөн бүх нийтийн биеийн тамир гэдэг агуулгаас гаднаас яг наривчлаад цаашдаа олимпийн тамирчин бэлдэнэ гэдэг байдлаар ч юм уу тий улсаас юм дэмжлэг энэ төр үзүүлэх боломж байдаг уу юм. За тэрийг ярихаас өмнө ерөнхийдөө спорт гэдэг чинь бүх нийтийн ард түмний нөгөө эрүүл мэндийн төлөө юм зорилготой байдаг. Тэрнээс гадна бид нар ингээ олон улсын тэмцээнд оролцоод Азийн урлагийн арт оролцож байгаа гэдэг чинь Монгол улс гэдэг чинь ийм төрлийн талбайтай, ийм төрлийн дуулалтай, ийм улс ингээд байгаа шүү гэдгийг бас ингэж харуулдаг гэж миний хувьд бол боддог. За тэгээд нийтээр нь ингэж мэдээж спорт бол олон хичээлж ингэж массыг хамарчиж өрсөлдөөн гарна. Өрсөлдөөнөөс сайн тамирчид өрсөлдөж гарч ирж тэр спортын одоо нэг амжилт нь ахдаг гэж миний хувьд бол боддог. Хөгжлөө өгөх юм бол хичээлж байгаа тамирчид нь эрүүл. За нэг бас дасгалжуулж гэсэн мэдлэгтэй. Чи одоо энэ хүүхдийн эрүүл мэндээр ер нь бол буруу ажил хийх юм бол тоглож ийна л гэсэн үг байхгүй. Яг эрүүл мэндэд нь шууд хамааралтай ажил хийдэг учраас манайх одоо спортын хоол зүстэй, спортын сэтгэл зүйчтэй хамтраад ингээд явдаг. Тэгээ нөгөө тамирчтай яг тамирчин болно гэж байгаа хүмүүстэй хоол зүүн хяналт мэнэлтэнд оруулаад ингээд дотор өөх булчингийн массын шалгуулад ингээд явдаг. Тэгэхээр тэр тал дээрээ ч гэсэн улсаас бусад улсууд ингээд сонирхоод нөгөө найзуудаасаа асуугаад дэмжлэг байд юм билээ. Яг ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг клубүүдэд одоо нэг цэцэрлэгт улс ингээд тодорхой хэмжээний хүүхдийн тоогоор нэм дэмжлэг үзүүлдэг шүү дээ. Тэрэн шиг тийм дэмжлэг үзүүлдэг юм билээ. Одоо жишээ нь Азербайджан улс гэх мэт тийм. Тэгээд эрэнгүүд заавал төлбөр ээж аав нар ингээ боломжийн айлын хүмүүс хичээлэх шаардлагагүйгээр өндөр тавих шаардлагагүй хүн болгон хичээлэх шаардлагатай тийм төлбөрийг тавьж болж байгаа байхгүй юу? Боломжийн төлбөрийг тавьж тээ. Тэгэхгүй болохоор яалчгүй бид нараас нөгөө амьдрах шаардлагатай, зарлаа шингээх шаардлагатай болгонгууд төлбөр нэмэх чинь. Тэнгүүд хүн болгон хичээлж чадхаа чинь. Тэгэхээр нөгөө олон нийтийн эрүүл мэндэд анхаарах тал нь жоохон суларчтай юм шиг байна. За яг олимпийн төрөлд оролцоод олимпийн наадамд оролцоод амжилт гаргаад явъя гэхээр яг зориултын заалал Монголд бас ерөөсөй байдгүй. Урсааны гимнастикийн одоо манай тамирчид бол спортын гимнастикийн юм зөөлөн дэвжээтэй та зааланд хийдэг. Манай клубын хувьд юм бол таазна 10 м. Яг мэргэжлийн тамирчид хичээлж зориулттай спортын заалын тааз доотлол нь 15 м байх шаардлагатай. Тэгэхээр нөгөө хэрэгэл дэшээ шидээд таазан тулаадахаар доороо хангалттай юм хийж чадахгүй тэрэн дээр жоохон асуудалтай байдаг. За одоо манай блогийг үзээд ч юм уу тэ үзэж байгаа хүмүүс маань хүүхдээ явуулахаар ч юм уу сонирхоод явал танах одоо нээлттэй өдрөлөгч байдаг юм одоо ямар нэгэн байдлаар шинээр ирж байгаа хүмүүс танилцуулдаг тиймэрхүү арга хэмжээ байдаг уу шууд хүрээд ирж болох уу юм яа. Сардааны удаа нээлттэй өдрөлөг зохион байгуулдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө манай тамирчтай хамтчин ирсэн охтууд маань анхан шатны хамгийн амархан дасгалуудыг хийж үзнэ. Тэнгүүтээ тоглолт үзнэ. Нөгөө тэмцээн дээр хийдэг дасгалуудаа хийж үзүүлнэ. Тэнгүүт бага насны охтууд чинь ийм юмар хичээлэх гээд байгаа юм байна. Ийм дасгал хийх гээд байгаа юм байна гэдгийг биеэрээ хийж ойлгоод би хичээлэх үгүй юу гэдгийг ээж явтгаа ярьж хийдэг. Хэрвээ хүүхд дуртайхан бол айгүй хурдан сайжирдаг. Тэгэхгүй хурж ирээл шууд ороод төлбөр төсөн чи охин нь явахгүй гэдэг тэгэхээр бас хэцүү шттэ. За эсвэл өдрөлгөнд болоод өнгөрсөн бахан бол нэг удаа үн төлбөргүй бэлтгэлд орж үзэж болно. Юу бэлдэж ирэх хэрэгтэй тэгвэл? За дааван хөлс шингээх бие байруу дааван хувцас тэгээ оймстай үсийн шахан сайхан шуугаад дасгалынхаа дундуур уух устайгаа ундаа байж болохгүй газтай ундаа байж болохгүй усаа уун эсвэл анс цэцэргэн хэрэм мууж болно. За тийм шаардлагатай. Тэгээд хэлэхэд бол яг айгүй их том зогсоолттой юм байлээ. Хүүхдүүдэд авчирхад бол асуудалгүй. Зогсоолт санаа зовхгүй. Тэгээ үзээд сууж болно те хүлээгээд бас яадаг юм. Өдөрлөг дээр үзэж болдог. Бос үед бол яг. Бэлтгэл дээр бол ээж авиг оролддог. Ээж авиг руу хараад ирсэн анхаарал төвлөрдөг. За бас нөгөө миний мэдэх юм бага насны хүүхдэд одоо зөвхөн спорт хичээл заахад хүртэл хэцүү байдаг шүү дээ бид нэр яг мэргэжлийн биш хүмүүс. Тэгэхээр хүүхдүүдтэй харьцахад танах бас их ихтэй хүүхдүүд байдаг болохоор их онцлогтой
сургалтын төлөвлөгөө өгч гэдэг юм уу тий бас арга зүйтэй байх. Энэ талаараа бас давчхан ярьж өгвөл. За бидний бага настай харьцуулахад одоо шал өөр болсон. Ээж аав нарын тавьдаг шаардлага ч гэсэн шал өөр. Хүүхдүүд нь бэлтгэл дээр амар happy л байх хэрэгтэй. Happy ажиргалтайгаа хүүхд юмыг амар сайн хүлээж аваад хурдан тогтоодог. Жохон стресстэй загнуулаад байгаа хүүхд бол яг хүлээж авч тогтоох нь арай муу гэдэг юм лээ. Тэгэхээр хүүхдүүдийг ихэвчлэн тоглоомын аргаар хийлгээд тэр дунд нь нэг алдааг нь хэлнэ. Тэгээ араас нь магтана. Дахиад алдааг нь хэлнэ гэх мэт юм сэндвичний аргаар явуул зүгээр. Тэгэхгүй байнга ингээд ахаар нөгөөдөл чинь унцдаг. Эсвэл байнга хошгруулаад ахаар бүр бас юм сурах нь хол болждаг. Тэгэхээр яг тэр тухайн хүүхдийн онцлог ямар байна тэрэн дээр нь тулгуурлаж багш яг тэр хүүхдийг мэдэрч ажиллах нь айгүй чухал юм шиг санагддаг. Одоо бол манай агш нарт бол том хүнтэй ажиллахаас хүүхдтэй ажиллах нь илүү одоо амар байдаг. Том хүмүүстэй ажиллах бол бүр хэцүү байдаг. Зөв одоо ер нь дэлхийд яриад нэг тоглоомын аргаар заах гэдэг тал руу ерөөдөө яваад байгаа шүү. Би болохоор ойлгохдоо гимнастик спорт чинь чанга хатуу дэглэмтэй амар хатуу загинсан тийм байдаг болоо гэж бодсон тэгвэл бас өөр юм байна те. Тий ер нь бол суур дээрээ им хөөрхөн тоглоомын аргаар явж байгаа. Тэгээ жоохон хамирчин болоод ирэхээр сахилга батнаа цагаа барих хариуцлагатай яг хэлсэн юмыг цагт нь ирнэ. Яг дэглэмээ барих хэвэл хоолныхаа дэглэмийг барина гэх мэт яг нөгөө сахилга бат дээр нь харна. Сахилга баттай тамирчин бол цаашаа бол асуудалгүй юм сураа явчихдаг. Хамгийн гол нь сахилга бат гэдэг. Уян хатан байдал гэдэг тэгэхээр яг эмэгтэй хүмүүст бол хүүхдүүдэд октоодод бол бүр яг таарсан бас гоё спортын төрлийн нэг гэж ойлгож байна тийм. Яг нөгөө тамирчин болоо явж байгаа хүүхдүүд дээр хоол зүйч маань энэ хүүхд булчингийн мас нэмэх шаардлагатай байна гэд би ингээ хэлэхээр булчингийн мас нэмэх шаардлагатай хоолын дэглэмийг гаргаад өгдөг гэдэг юм уу. Яасан гоё. Тэгэж ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Эрэгтэйчүүд байдаг юм байна тийм. Эрэгтэйчүүд ер нь Европ төвд цөөхөн хичээлдэг. Гэтэ тийм нийтлэг бол биш. Дэлхийд даяараа бол биш. Сонирхоод нэг хүн эрэг ивэл бас ирж болох уу? Тий, ирдэж байна. Хөвгүүд ирээд ордог. Тэгээд нөө баахан охтуудтай дундаа ганц хөвгөө болохоор чинь 7 хоног л хөрөх юм дахиад ирэх хэвчтэй. За. Тэгээ боломж бол байгаа л юм байна. Үнэхээр хүсвэл тий. Тэг үнэхээр хүсэж байгаа хүүхдийг бол бүрээдэрлээ. За тэгвэл одоо ингээд спорт клуб компани болгоод спорт клуб ажиллуулахад ер нь цаашдаа бас ийм төрлийн үйл ажиллагаа явуул, ийм бизнес эрхлэе гэж байгаа хүмүүс танд зөвлөгөө байна. За хамгийн чухал зүйл нь сургалт аягүй чанартай байх хэрэгтэй. Нэгэн талын хүүхэд ээж аав өөрийнхөө үнэтэй цаг зав төлбөр мөнгө ингээ бүх юмаа зарцуулаад за танаа сургалтанд явъя гэд сонгоод ирсэн бол тэр хүнд яг цагт нь бэлтгэлийн эхлээд цагт нь тараад бэлтгэлийн одоо төлөвлөгөөний хувь төлөвлөгөөний дагуу тухайн хүүхэд ингээд зааланд ирсээд гарсан өдрөө дор хаяж нэг юм сураад гарах хэмжээний нэг юм сайжраад гарах хэмжээний бэлтгэл чанартай байх хэрэгтэй. Тэгэх юм бол ямар ч одоо нэг тийм бусад асуудал бол нэг чухал биш. Клуб чи орчин амар тийм тансаг гоё биш байсан ч гэсэн ингээд хүүхд өргөжлүүлээд хичээллээд одоо бизнес нь дампуурахгүйгээр ингээд явах боломжтой гэсэн үг. Зарим сургалтуудыг хараад хахад айгүй хариуцлагагүй тэгээд нөө үр дүнгүй тухайн хүүхдээр үр дүн гарахгүй сурсан юм байхгүй болохоор тэрнээсээ болоод ингээд дампуурчд юм шиг л харагдаад идэг л да. Одоо энэ хотод амьдарч байгаа хүн болгол хэлэх авахгүйсаа замын төгжил аюу их асуудалтай. Тэгэхээр дараах 7 хоногийн бүх өдрүүдэд сургалт чинь ордог. Эсвэл одоо бүх өдөр ордог. Гэтэ анхаарчныхан бол тодорхой өөр өдөр ордог. 1-р 3-5-т хагас сайн бүтэн санд ордог. Хөвчлэн хагас сайн бүтэн санд анхаарчных илүү хичээлдэг. Бус өдөр нь тэмцээнд ордог хүмүүс нь бэлтгэлийн илүү төлөв байдаг. За ажлын өдөр ирдэг анхаарчныхан бол хөвчлийн ойр хавийн хотхны хүмүүс л идэв. Холоосоо л угаасаа ирэхэд аюу хэцүү шүү дээ. Тусдаа зөөдөг эмээ өвтө хүмүүс л аюу хацтай байдаг. За тэгээд манай завгүй боруулгын манай онцлог нэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг одоо үйл ажиллагаагаа явуулахад ямар хүндрэл тулгардгийг, ямар бэрхшээл байдгийг тэрийг нь бас шийдвэрлэхэд шийдвэр гаргах нарт бас нөлөөлөхийг оролцдог юм блог байгаа. Тэгэхээр танай компани ч л одоо яг сургалтын үйл ажиллагаа ингээ явахад ямар хүндрэлүүд учирч байна? За 2 жилийн өмнө манайх байршлаа солиод хувийн компани болоод ингээ клуб гэдэг үйл ажиллагаанд ор ингээ яваад эхэлсэн. Тэрнээс өмнө бол одоо улсын харьяа гимнастик холбоонд одоо зориулж гаргаж өгсөн зааланд манай тамирчид хичээлдэг гэсэн. Тэр бол тэнд бол түрээс бол хамаагүй бага, бүр маш бага, хэдэн зуун дахин бага. За тэгээд тодорхой хүүхдийн тооны лимиттэй. Тэгэхээр багш бол өндөр төлбөр заавал тавих шаардлагагүй. Түрээсээ бага түрээсээ төлж чинь. За тэгээд санаа зовох зүйлүүд тамирчидаа бэлддэг. Ийм орчинд байсан бол одоо яг нөгөө компани болоод
бүх одоо бүтэн түрээсээ төлнө. За тэгээ дээрээс нь манайх нь хэрэглээ шиддэг спорт учраас өндөр таасаа зааланд орно. Давхар дээр заалныхаа түрээсийг төлнө. За тэгээ цэвэрлэгээ, маркетинг гэд бүх юмыг ингээ оруулж төлбөртөө шингээж байгаа учраас одоо н улсын зааланд хичээлж байгаа клубүүдээс төлбөр нь яалтчгүй өндөр тавьж таардаг. Дотоорын харилцаанд оролцож байгаа гэсэн үг тийм яалтчгүй тийм болж таардаг. Дотоорын дарамт жишээлбэл одоо танах хэдэн багштай вэ? Одоо манайх энэ сар нэг нэмээд ингээ 4 багштай болж байгаа. За тэгээд мэдээж нөгөө төлөх иргэнийхаа үүргээгээрээ л нийгмийн даатгал татвараа бол төлөх ёстойгоор яг 100% яс төлөөд явдаг. Яхав өндөрийн хувьд бол өндөр санагддаг, багшийн цалин нэмээр санагддаг. Ягаад гэвэл энэ ч нөгөө хүний нөөц манай спорт байгаа байхгүй юу? Тэр бол хүн болго ирээ зааж чадахгүй. Тэгэхээр би багшаагаа бас ингээд доктортой ажлын байраар хангаад бас сэтгэл хангалуун байлгамаар штэ. Тэгэхээр цалингийн нэмээр идэг. Тэнгүүд бас давхар нөгөө цалингийн нэмхийн хэрээр авч байгаа татаасууд нэмэгдээд ирэхээр тэр жоохон хэцүү юм лээ. Тэрийг бол одоо жинхэнэ ойлгож байгаа. Зуны амралтаар жишээлбэл яах вэ? За яг нөгөө нэр яг юм сургалтын хүүхдийн бизнес чинь улирлын чанартай байдаг. Үйл гадаа хүүтрээд ханиадны улирал хэсгээр шууд унцдаг. Одоо бол 9-10 сард бол одоо хамгийн эд үе дээр. Энэ дээр аль болох эрсдэл тултал нь аваад явахгүй бол угаасаа ханиадны үе эхлэхээр шууд байхгүй болно. Тэр үед бол одоо энэ сард хийсэн орлогоосоо тэр үеэ заавал нөхдөг. За тэгээд 7 сард бол бас заавал ундаг. Манайхан чамрал хөдөө гадаа яваад. Тэгэнгүүт яг нөгөө том тэмцээнд бэлж байгаа тамирчид манд үлдэнэ. Бус нь бараг л байхгүй те. Тэгэхээр цагаан сараар бас нэг үнэн. За тэгээ цагаан сарын дараа жоохон дулаархаар хүүхдүүд их хэрнэ тэр үедээ сайн олон хүүхд цуглуулж авах хэрэгтэй. 9 сартаа сайн цуглуулж авах хэрэгтэй. Эдгээр одоо танаа юу чинь орлого чинь ингэж хэлбэлж байгаа гэдэг чинь зардал ч юм бол тогтмол гараа явах учраас төлөвлөгөөтэй явахгүй болохгүй. Тийм зардал бол тогтмол. Тэгэхээр тэрийгээ сайн тооцож одоо нөгөө багш тасгалжуулчаар сурсан хүмүүс яг нөгөө санхүүгийн талын тэр тооцоол дээр алдагдахгүй. Би бол анх тасгалжуулч бол эхний хэдэн жил бол сайхан жаргал дураараа дөрвижсэн байхгүй. Одоо яг тэрийг мэдрээд клуб болоод гарсан болохоор яг тэрийг айгүй сайн тооцохгүй бол тэгэл бодоо болох юм байлаа. Тэгээ шаардлагагүй өндөр зардал гарах шаардлагагүй байлаа. Би ч нэг дөөш мөш аваад шатсан шүү дээ. Дөөш хийн гээд баахан бойлер аваад бойлерын тэнд юуслэх хэрэглээгүй 2 саягийн бойлер тэнд байж лээ. Тэр хэрэгцэн заранда дөөш бойлер ямар ч хэрэггүй. Бойлер сонирхож байгаа юм байвал холбогдоорой. Гимнастикийн төрлөөр одоо дүүрэг хотын авраг гэж болдог бах тийм. За яг дүүргийн авраг гэж бол болдгоо юм. Одоо нөгөө зарим спортын төрлөг одоо нөгөө топ спортын төрлөг гэж яриад байгаа ч одоо бокс, буудлага тэргээд ерөөхдөө дүүргүүд их хвчлэн тэр спортууд илүү дэмждэг юм шиг анзаарэгддэг. Яг нөгөө бусад спортын төрлөөдөө бас илүүтэй бас дэмжүүл айгуу зүгээр санагдав. Одоо ч хотын аврагт дүүрэг хоорондын тий. Одоо жишээ нь манай холхаан ол дүүрэг тарьяалагдаж штэ. Тэнгүүд манай клубын одоо олон жил хичээлж байгаа амжилт үзүүлэх боломжтой тийм тамирчдээр хаан ол дүүргийн өсрийн шгшээ ч юм уу гэж байгуулагдаад тэр хүмүүс дээр ингэж тодорхой бүр амар мундагч биш гэсэн тодорхой хэмжээнээс дэмжлэг үзүүлэл айгуу тэмтэй байхаар байдаг. Тийм дэмжлэг бас айгуу хөвгөлөгддөг. За баярлалаа. Ингээд манай завгүй борголын маань анхны эмэгтэй бизнес эрхлэгч болж оролцсонд баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд спорт клуб ажиллаулдаг анхны эмэгтэй оролцогчийн маань дугаартаа та бүхэн танилцсан бах. Тэгээд спортын тамирчид, спортоор хичээлж байгаад ингээд багш болоод клубын үйл ажиллагаа явуулахад бас ямар хүндрэлүүд гардаг, санхүү мөнгөнд ямар тооцоолтой байдаг талаар зөвлөгөө өгсөн бас Эрдэнэ зайдаа баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та.